Сайн байна уу? Засгийн газрын мэдээ саний сурвалжлагч Баярмаа байна. Дэлхийд хэн хамгийн хүчирхэг вэ? Эдийн засгийн өсөлт, геополитикийн хүч нөлөөгөөр Америкийн нэгдсэн улс бусад орнуудыг хошуучилдаг. Гэвч энэ онд дэлхийн хамгийн аз жаргалтай орны ирэг дээр Америкчууд биш Финландчууд тодорсон дотоодын нийт бүтээгдэхүүн болон аз жаргал гэсэн ойлголт хоорондоо шууд хамааралгүй гэлтгэж байна. Хувь хүн бол бие эрүүл, сэтгэл ханамжтай байвал аз жаргалтай байна гэж үздэг. Харин ард түмэн олон нийтийг хэрхэн аз жаргалтай байх нь үүнээс өөр. Тухайн улсын эрүүл мэнд боловсролын үйлчилгээ, ажлын байр, төр засагтай итгэх итгэл хамгийн гол хэмжүүр нь болдог. Харин авилга, орчны бохирдол, ажилгүйдэл зэрэг амьдралын чанарыг сулруулдаг гэж үздэг. Монгол улсын эдийн засаг сэргэж байхад иргэдийн амьдрал яагаад өөдлөхгүй байна вэ гэж зарим хүн асуудгийг үүгээр тайлбарлаж болох юм. Өнгөрсөн жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ агсан ч эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар хүртээмж сайжраагүй, иргэдийн төр засагт итгэх итгэл нэмэгдээгүй. Ард иргэдийн аз жаргал улс орны өрсөлдөх чадварыг зөвхөн орлого, дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмжих нь өрөөсгөл ойлголт гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тиймээс засгийн газрууд дотоодын нийт бүтээгдэхүүний хойноос хөөцөлдөг улс төрийн бодлогоо өөрчлөх шаардлагатай болгоно. Нийтлэлийн дэлгэрэнгүй мигмар гарагийн дугаараас уншаарай.